Yo guys. За юу яцгаана? Дараагийн бичлэгээр уулзахад бэлэн болоод байна. За өнөөдрийн бичлэгээр ойлгомжтой One Piece юу болоод байна цувралын part 5-ыг хүрэхэд бэлэн болоод байна. Гэхдээ бичлэг рүү орох юм нэг л зүйлийг хийх гоож байна. Энэ бол ойлгомжтой. Дор байгаа хэсэгт subscribe дараад өгөөрэй. Би одоо 75 мянгатаа байгаа. Та бүхний тусламжтайгаар маш хурдан 100 мянга хүрэх боломжтой. Гагцхүү та бүхнээс шалтгаалах байхгүй юу? Би 100 мянга хүрэх үгүй юу гэдэг бол маш хурдан хүрэх үгүй юу гэдэг бол. Тийм учраас та бүхэнд аль болох өөр юм гоохгүй шүү дээ. Зүгээр л дэмжээл subscribe дараад өгөөрэй. За. Тэгээд өнөөдрийн бичлэгний талаар нэг анхааруулах зүйл байна. Юу анхааруулах гэж байгаа юм бэ гэхээр энэ бичлэг бол өмнөх 4 цувралыг хийсэн шүү дээ би. Тэр 4 цувралаас хамаагүй илүү сонирхолтой бас оновчтой таамаг байх болно. Тийм учраас энэ таамгийг дундаас нь гарчих юм бол юу ч ойлгохгүй. Аль болох дуустал нь үзээрэй. One Piece-ийг үздэг л бол One Piece дуртай л бол One Piece-ийг дэлхийн номер 1 аним гэж боддог л бол дуустал нь үзээрэй. За. За олон юм ярилгүй хэдүүлээ шууд бичлэг рүү орцгоё. Өнөөдрийн бичлэгний гол дүр хар сахалт. Хар сахалт хин бэ гэж. Хар сахалт бол хүн биш нохоо. Зүгээр ч нэг нохоо биш. Rocksteady G-Beck гэдэг дэлхийн хамгийн хүчтэй, дэлхийн хамгийн муу гэгдэж байсан далайн дэрэмчний нохоо. Энэхүү Roxy өсгөж байсан энэхүү нохоо нь болохоор хито номи буюу хүн гэдэг нэртэй жимсийг идсэн. Тэгэхээр Chopper хито гэдэг номи жимсийг идэг хүмүүст та бүхэн асууж магадгүй тий. Chopper болохоор өөр жимс идсэн байгаа шүү заяа. За Chopper ягаад ингэж таамаглаж байгаа гэдгийг бүр дараа нэг бичлэгэн дээр оруулж өгье за. Тийм болохоор тэгэл ойлгочих. Тэгэл болоо. Тэгээ Roxy өсгөж байсан энэ нохоо Kerberos гэдэг нэртэй нохоо. Зүгээр нэг жирийн нохоо биш. Домгийн тэрхүү тамийн хаалгыг мандаг 3 толгойтой нохоо. За тэгэхээр 3 толгойтой нохоо юм чинь олон жимс идвэл асуудалгүй нугасаа ойлгомжтой тийм үү. За тэгвэл хүн болоод удаагүй байсан хар сахалт цагаан сахалт тэгээд Голди Рожерийн хоорондох тулаанд хар сахалт ордон штэ. Тэр үед савраар тулцдаг тийм үү. Яг нохоо шиг бишэн гэж нэг амтэн шиг бишэн гэж юу. Тэгээд дээрэс нь хар сахалтын моделийг Ода хинээс авч зохион бүтээсэн бэ гэхээр Shibuya гэдэг Токиогийн дүүрэгт байрладаг хамгийн алдартай Hachiko гэдэг хөшөөнөөс Hachiko гэдэг нохооноос авч зохион бүтээсэн гэсэн үг. Дээрэс нь хар сахалт Hachinos гэдэг арал дээр одоо амьдарч байгаа. Яг та бүхэн далбааг нь сонирхоод харах юм бол далбаан дээр 8 ширхэг юм яс байдаг. Тэгэд 3 толгойтой. Тэгээ хар сахалтын төрсөн өдөр нь 8 сарын 3. Японоор хэлэх юм бол хач гэдэг үг чинь 8 штэ. Тэгээ 3-ыг болохоор сан гэж ярьдаг. Энэ хоёрын дуудлагыг бас хэлэх юм болно штэ. Хачи гэдэг ханзанд я гэдэг дуудлага байдаг. Дээрэс нь 3-ын ханзанд болохоор ми гэдэг дуудлага байдаг. Ями номи. 83 гэдэг ями номи болчих жоох байхгүй ями. Хар сахалтын нөгөө ханахуу гэдэг жимснийх нь нэрийг ями номи гэдэг. Тэгэхээр хар сахалтыг нохооноос зохион бүтээсэн нь баг ойлгомжтой болчих юм шүү. Тэгээ хөлгөнийх нь нэр нь болохоор Kerberos of G-Beck гэдэг нэртэй. За японоор хэлэх юм бол Saber of G-Beck. Тэгэхээр Kerberos of G-Beck гэдгийг утгачлал орчуулах юм бол G-Beck-ийн нохоо гэсэн утгатай үг. Тэгээ Rox-ийн талаар одоо шууд орж эхлэе л да. Rox нь болохоор анх Thriller Bark гэд гарч ирдэг. Rox гэхээс илүү Rox-ийн далайн дэрэмжт нь. Тэгээ Rox-ийн далайн дэрэмж Thriller Bark-д гарч ирээд тэгээ Thriller Bark гэж ярих юм бол Ода нэг ярилцлаганд хэлжсэн байхгүй юу? Michael Jackson-д амар дуртай гэж. Michael Jackson гэж ярих юм бол One Piece дээр хэн байж болох вэ? Хамгийн анх гарч исэн Moonwalk гэж алхдаг Django. Дээрэс нь Shippy 9-ийн юу эргэлдээ вэ гэхээр Geppo гэж эргэлдэг. Энэ яг ханзаар ярих юм бол сар гэдэг ханз, Tsuki гэдэг ханз, тэгээ дээрэс нь алхах гэдэг ханз нийлээ ордог. Тэгээ өөрөөр хэлбэл энэ Geppo гэж одоо уншигддаг байхгүй юу? Сарны алхаа буюу Moonwalk гэж орчуулагдаж болно. Тэгээ Michael Jackson-ийн хувьд гэх юм бол American King of Pop. Хар сахалтын дор байгаа нөхөр Америкаас ирсэн. Бас бүжгэлдэг шүү заяа. Тэр нь бол царай мараа ингээд модель нь харах юм бол жоохон Michael Jackson-тэй төстэй харагд. Тэгээд болоогүй бүжгэлдэг зомбинууд Thriller Bark дээр гарч ирдэг. Тэгээ Michael Jackson хамгийн алдартай цомог нь юу юм? Thriller гэдэг цомог шүү дээ. Тэр цомгон дээр ч яг адилхан клипэн дээр нь зомбинууд гинт аймаг утгах чирдэг. Тэгээ бас нэг сонирхолтой зүйл хүрэх юм бол Michael Jackson-ы яг live концерт дээр зүгээр ингээд Michael Jackson юу ч хийгээгүй ингээд зогсож байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээд пенүүд нь хараал шууд ухаан алдаа унжсэн хүмүүс амар их байдаг байхгүй. Тэгээ энэ нь болохоор King of Pop гэж байгаа шүү дээ. Pop-ийн хавуу шоку. Юу ч хийгээгүй байж хахад эргэн тойрных нь шууд ухаан алдаа унждаг. Хавуу шоку хааны хакийг Ода энэ King of Pop-ийн энэ лайв концертын санаанаас авч зохион бүтээсэн байх нь хамгийн ойлгомжтой болж таарж байгаа шүү. Тэгээ Голди Рожер болохоор Ora Jackson гэдэг хөлөгтэй. Ora гэдэг нь болохоор
Ямар утгатай инхээр Gold гэсэн утгатай. Тэгвэл Jackson гэж хүлгийн сонирн байгаа өстэй тий. Jackson гэж нэрлэлсэн байгаа. Ууда. Тэр энэ жоо тэг гайхчих магадгүй. Юун Jackson болоо яваад байгаа ингээ тий. Тэг Michael Jackson бол угаасаа өөрөө Америкийнх. Тэг Америк бол One Piece-ийн хамгийн гол одоо түлхүүр уус гэж хэлчихэд болно заяа. Энийг тайлбарж өгье. Pop болоод rock. King of Pop бол Michael Jackson гэж хэлсэн шүү дээ. Одоо rock гэвэл rock and roll. Тэг энэ Rocksteady JP-ийн хүүн болохоор би өмнө ярьсан шүү дээ. Baggy гэж ярьсан тий. Baggy-гийн хувьд гэх юм бол дээр үеийн тэрхүү Америкийн циркийн дүртэй адилхан хувирлалтай Америкийн цирктэй. Дээрээс нь Америк гэдэг нь яаж батлахын гэхээр Baggy-гийн хувьд яг Америкийн тэр нэг өдөр болгонд иддэг хоол болох тэр hot dog-ын дуртай байхгүй юу. Тэгэхээр Rox энэхүүтэй Америк байх магадлал айгүй өндөр гэсэн. Тэгээ Michael Jackson бол зүгээр нэг хаан биш, Pop-ийн хаан болоод бүжгэлдэг хаан. Loopy-г бодж үзье. Joy Boy, Gear 5 руу ороход Loopy бүжгэлдэг шүү дээ, тий. Бүжгэлж байгаа нь угаасаа ингэж харагддаг. Ника Жимс. Тэгээд Gear 5 нь дуусах үед болохоор хөгшин болж хувирдаг. Цайвар ингэ хөгшин болж хувирдаг. Цайвар хөгшин болдгоо. Юу яриад байгаа юм бол Hody Jones яг Shin Sekai руу орж ирсэн хамгийн анхны загсан үний арал дээр дайдсан энэхүү дайсан Hody Jones бас хитрхи их энерги стероид идээд тэгээд хамгийн сүүлд нь цав цагаан арьстай юм хөгшин болоод дуустдаг. Hody Jones-ийн дүр нь болохоор яг ингээд царайг нь харах юм бол Michael Jackson-тэй амар жоохон төстэй харагддаг заяа. Тэгээд Hody Jones гэхээр Davy Jones яг жинхэнэ яг бод амьдрал дээр байсан далайн дээрэмчдийн түүх байхгүй алдартай түүх. Энэ болохоор далайн дээрэмчдийн ертөнцид байсан хамгийн аимшигтай хараал. Тэр хараалд чөтгөрийн хараалыг хүртсэн Davy Jones нь болохоор далайн гүнд явдаг. Тэр хараалаа тайлж чадахгүй бол далайн гүнээс гарах боломжгүй далайн гүнд ингээд явхаасаа зогсож чадахгүй. Тим түүх. Та бүхэн энийг мэдэн штэ Davy Jones-ыг Pirates of the Caribbean далайн дээрэмчдийн кинон дээр хүртэл гардаг тий. Davy Jones гэдэг нэг ийм одоо байлаар ийм 8-lt шиг ийм царайтай. Тэгээ дээрэс нь гар нь болохоор ийм нэг хавч шиг гартай. Тэгээд энэ Davy Jones-ийн түүх болохоор One Piece-ийн түүхтэр яг боддоор гардаг. Дээрээс нь та бүхэн мэдэх бол Robin болоод Chopper хоорондоо ярилцж явах үедээ болохоор Davy Jones-ийн талаар ярьдаг байхгүй юу? Тэр хэсэг бас гардаг шүү дээ. Тэгээд дээрээс нь Hody Jones-ыг ягаад Davy Jones-тай адилхан гिचлээд байгаа юм гэхээр Hody Jones-ийн хувьд гэх юм бол Kraken-ыг өөрийнхөө туслах болгодог. Davy Jones ч гэсэндээ яг Pirates of the Caribbean дээр Kraken-ыг өөрийнхөө туслах болгодог. Дээрээс нь Bandar Dicken гэдэг нэртэй тухайн үед нэг Shira Hawshiro ингээл юм баахан чөтгөрийн жимсээр ингээм юм шивдэд гардаг шүү дээ тий. Энэ дээр болохоор нэг тийм дарт шиг тоглоом тоглодог байхгүй. Яг үндэ шүү дээ One Piece-т 2 удаа юм тоглоом гарсан тохиолдол байдаг байхгүй. Им дарт шиг тоглоом. Тэгээд дээрэс нь Bandar Dicken болохоор тэр нэг далайн гүнд ингэж явдаг. Яг Кариби далайн тэнгисийн дээрэмчдийн тэрхүү Davy Jones-ийн ундаг хөлөгтэй яг адилхан хөлгөн ундаг. Тэгээд дээрэс нь далаад ингэж одоо хэсүүжилж явдаг далайн доогуур. Тэгээд тэр Bandar Dicken-тэй хамтарсан нь болохоор Hody Jones аахгүй юу. Тэгээ ингүүд тэр домог ингээ бодтой юм шиг болоо явчихж байгааз. За гэхдээ байж заяа. Hody Jones бол One Piece-ийн хамгийн ихний Shinsekai дээр гарсан хамгийн гол бас түлхүүр дүр. Зүгээр л одоо энийг энэ дүрийг ингэж оруулсан юм биш гэсэн үг байхгүй юу. Тэгэхдээ Hody Jones бол Davy Jones бол биш мэдээж хэрэг ойлгомжтой энэ бол. Тэгэхээр Davy Jones хин юм бэ гэж. Davy Jones энэ домог болсон юм хараалд өртсөн далайн дээрэмчин бол Rocksteady JP. Rox бол өөрөө Davy Jones. Тэгээ тэр ч бодгоо одоо нэг өгсөн ярилцлаган дээрээ бас тэгээ дээрээс нь сонин монны нийтлэлээр юу гэж бичиж гарч ирсэн бэ гэхээр энэ нь болохоор Loopy хамгийн сүүлд нь домог болсон далайн дээрэмчнтэй уулзах болно гэж гардаг. Энийг өөрөө уудаа бичсэн захиа шүү заяа. Тэр домог болсон далайн дээрэмчнийг хараалаас нь амьлуулах хүн бол хар сагалт. Өөрөөр хэлбэл үнж нохоо гэсэн үг шүү дээ. Тэр хараалыг арилгахад нэг гол түлхүүр байгаа. Энэ хэн бэ гэхээр Monkey D. Loopy. Monkey гэдэг нь болохоор яг Японы ханзаар ярих юм бол хаалга гэсэн утгатай үг. Ki гэдэг нь болохоор мэдээж ойлгомжтой түлхүүр тийм үү? Тэр түлхүүр нь Loopy гэсэн үг. Loopy-г оролцуулж тэр хараалаас Rox сулгадах боломжтой. Rox тэр хараалаас суллагдаад тэгээд хар сахалцтай хамтраад Loopy-гийн хамгийн сүүлийн дайсан болохоор хар сахалт дээрээс нь Rox болж хувирна. Тэгээ энэ болохоор One Piece-ийг авах тулаан гэсэн үг. Тэгээ дээрээс нь сонир санагдахгүй нөө та нарт. Хамгийн сүүлд Goldie Roger болохоор тэр нэг улаан Poneglyph-ийг загсан үний арлаас олдсон шүү дээ. Тэгсэн чинь загсан үний аралд байсан тэр Poneglyph нь ягаад ч юм Goldie Roger
далайн дэрэмчний хаан болсны дараа орц ураггүй алга болчдөг. Энийг хулгайлж авсан хүн нь өөрөөр хэлбэл Rocksteady J-Beck, Davy Jones гэсэн үг. Тэгэхээр тэр нөгөө нэг сорвтой хүн гэдэг байгаа шүү дээ, тий. Тэгээд ийм нэг далаад ингэж гисүүлж явдаг гэсэн домог байгаа. Энэ ч гэсэн Rocks байх магадлал айгүй өндөр болоо явчихж байгаа. Тэгэхээр Rocks тэр Davy Jones болж таарад дээрэс нь зөвөр бас энэ дэр айгүй ингэж Roxy-г Davy Jones байх магадaltaй гэдэг дээрэс нь хамгийн сүүлийн дайсан бол гацрах магадaltaй гэдэг таамагн дээр их сонир зүйл нь юу гэхээр яг Roxy-ийн далайн дээрэмчд бүгд гараад ирсэн шүү дээ. Бүгднгийнхэн царай нэг манга дээр гараад ирсэн. Тэгсэн чинь ягаад одоо хүртэл Roxy-ийн царай ерөөсө гачрахгүй байгаа юм те? Нууцлагддаг байгаа зү. Тэгээ үнэхээр өгцөн байсан бол ягаад гаргах болохгүй гэж те царайг нь. Тэгэхээр үхээгүй гэсэн үг байхгүй юу? Үхээгүй. Энийг амжуулах хүн харсгалт. Тэгээд харсгалт нь хоёр хоорондоо нэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр харсгалт Rox хоёр хоорондоо нэгдчихээр Luffy яаж утсан ганцаараа барахгүй тийм үү? Тэр ч байтугай Goldie Roger ганцаараа бараагүй далайн дээрэмчнийг. Luffy-г өвөө нүртэл ганцаараа барж чадахгүй учраас Goldie Roger-тай хамтарсан гэж гардыг штэ. Тэгэхээр Luffy хинтээ хамтрах вэ? Ерөнхийдөө хинтээ хамтрах нь айгүй ойлгомжтой. Энэ бол Shanks-тай хамтарна. За тэгээд энэ миний хүргэж байгаа хамгийн сонирхолтой таамаг байж таарлаа. Та бүхэнд бас энэ миний таамаг таалагдж байна уу guys? Дараагийн бичлэгээр Chopper-ийн бичлэгийг жоохон хэдэн бичлэгийн дараа оруулах гэж бодож байна. Яг Hito Hito Nomi Jims идээгүй ягаад ямар учиртай гэдгийг бол тийм учраас дараагийн бичлэг дээр юуг оруулах вэ? Cross Guild буюу одоогийн Buggy Yonko болцоогоо шүү дээ тий. Buggy-гийн тэрхүү Mihawk тэгээ дээрэс нь Crocodile-тай хамтарсан хамтарлын яг жинхэнэ нууцын талаар ярьж үгүй зэ. За бичлэг сонирхолтой байсан бол лайка дараад дор байхаа хэсэгт subscribe хамгийн гол нь дараарай guys. Comment секцээр юу ч үлээж болно. Дараагийн бичлэгээр уулзахад дараагийн бичлэгээр уулзах гэнэ. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.